Тэгээ ер нь явж ингээд сүнслэгээ хөгжүүлэх тэгэл нөгөө өөрсдийнхөө хормоор баахан юмнуудтай ажиллаад тэр бол ингээд бидний туулал байж байгаа. Тэгээ ерөөсөө л тэгээ нэг гэгэрэл мэгэрэл гэдэг хүмүүс ингээд гэгэрэл гэдэг юм буруу ойлгоод байгаа юм шиг. Нэг л их амраа амгалан гэгэрэл амраа амгалан төвччин би бол нэг тиймэрхүү юм ойлгочихсон. Будда нэг сайхан diwajin шиг тийм болчих юм байна. Тэгэхээр тийм гэгэрэл гэдэг чинь ердөөсөө л энэ олон айдснуудаас салхал юм шүү. Уг нэг л тийм амархан юм байгаа байхгүй. Бид нарт нэг юм амархан юм байгаа. Нэг ийм хин юмыг ойлгож чадахгүй яваад юм уу гэдэг. Тиймэрхүү. Тэгээ тэрийг ингээд яг юунаас бид нэр айгаад хэрэггүй юм байна гэд бодцохоор амьдрахад амар тийм амархан юм шиг болчиход байгаа. Тэгээ энэс ч нэг татлаад үтлээтэй биш. Нэг яг хамгийн сүүлийн нэг битэрийн хийсэн подкаст гэгэрэл гэдэг нэртэй юм байгаад байгаа байхгүй юу? Тэрэн дээр яг наатах чи ярьсан битэр. Чиний ярьж байгаа санаанууд чинь ер нь битэр хтай адилхан байна. Ер нь бол тийм л үт юм байна гэдгийг харчаал. Хамгийн сүүлийн подкаст тэгээд дуусах. Амар амгалан гэдэг зүйл хаана оршихвэ гэхээр нэг элдв айцгүй бодлого хайрцаггүй яг өөрөөрөө цэвэр өөрөөрөө сэтгэж бодож чадж байгаа. Энэ үед яг өөрөөрөө амар амгалан байж чадах юм байна. Тэгээд багаас авсан дэр олон элдв бохирдлууд багийнхтай ч холбоотой олон төрлүүдтэй ч холбоотой энэ бохирдлуудыг бүгдийг нь салгачаар аль хэдийн бид нар болно гэгэрсэн байж идэг. Тэгтэл гэгэрсэн энэ нэг мөн чанар идэв зүйл наацаар тэр мөн чанараа мартцсан. Тэгээд тэрнээсээ одоо уул нь би нэг гэгэрсэн штийгээд хуучин өдөр бүх хувцаа тайлаад өөрийгөө олох гээд зүтгэж байгаа гэгэрсэн тэр мөн чанар руугаа тэмүүлж байгаа. Ийм л үйл явц одоо ер нь ингээд болоод идэм юм. Тэгсэн хэрнээ нэг бид нар аль хэдийн нэг угаасаа л гэгэрсэн ийм мөн чанар байгаатай л дахиад би гэгэрх ёстой гэдэл өөр юм хайгаад зүтгэддэг тэрийг айгүй нэг тийм сонир хүнд байдлаар хүлээгээд авч байгаа. Өөрөө мэдлгүй нэг баахан юм лаг шаварт баригдсан. Нэг тиймэрхүү утгатай юм ярьсан. Харин тийм яг наацаа чинь би сая сүүлд ойлгоод ийм амархан юм байж ах ч одоо заавал тэгээд тухайн үед сурах гэжсэн үед яг наадахар чинь тайлбарлаж өгсөн бол бас ойлгохоор хүл авах байсан. Заавал өөртөө нэг тийм замыг хуулж иж ойлгох гэсэн л тийм. Харин амараа гэхдээ тэрийг diwajin гэж харахгүй diwajin-гээ харчаар их л нэг тийм хайрцагт баригдчих гад. Diwajin гэхгүйгээр зүгээр амар амгалан гэдэг бол нэг одоо ингээд альтв зүйлээсээ цэвэрлсэн ядчил хажуудлынхаа хүнтэй яаж харьцах юм зөв буруу хийгдэж байгаа яригдчих байгааг өөрөө ингээд анзаараад ингээд энэ хүн өөрийн шатндаа ийм байдалтай л байгаа юм байна. Би ч гэсэн ийм байсан. Гэхдээ одоо би ийм байх. Үеийн аль хэдийн өнгөрчихсөн нээсээ цэвэрлэгдсэн. Ядчил нэг гэр бүлтэйгээ яаж харьцаж ямар үед стресстэй байгаад байсан. Стрессээсээ салаад ихээр ялчгүй амар амгалан болоод эхэлдэг юм байна. Амар нэг блокуудаас траумуудаас салаад эхлэхээр угаасаа л хүн чинь бодол тэр хэцүү бодлууд нь орогдоод ирэхгүй болохоор эргээд л бас амар амгалан дээр л буужлаа. Энэ байдал чинь нэг гэгэрэл гэдэг нь аль хэдийн байсан юм эргээд олж байгаа. Усанд ороод цэвэрлэгдээд эргээд тэр нэг амар амгалан дээрээ бууж байгаа. Тэр л үйл явц ингээл болтгол юм байна. Амар амгалан бол ялтчгүй байж ижил. Энэ хүн яг гэрсэн тэр үедээ очиж чадсан уу юу гэдгээл болох юм байна. Тэгэл тэрний төлөө бид нэр ингээл тэмцэл нэг нисч буугаал нэг уналт босол гэдэг байгаа бүх юм чин дандаа энтэй л холбоотой ингэж нэг хүнийг айгүй хэцүү байдалд оруулж иж тэр хүн аливаа зүйлийг ухаарах нэг жижигхэн өнцөг нээгддэг гэдэгтэй адилхан тий гэдэг штэ ер нь бол тэр хүнийг өчнөөс хавлуулж иж тэр хүнээс ойлгох тэр жижигхэн өнцгийг харуулахын тулд хийгдээд байгаа баахан тийм өвчин зовлон ч гэх юм олон юмнууд болоод идэх юм.
Хэрвээ тийм янз бүрийн уналт босд байхгүй, ухаарл байхгүй гэсэн бол тэгэл аль хэдийн нэг лаг шавартаагаад тэгэл хатгалдаал байж л ах байж. Нэг хурцсуур нь тэр уналт босд зовлон шаналл ойлголцохгүй байх тэр үе шат стресс өөр юу гэдэг тэр болгоно. Тэр болгон ч нэг аюу хайрцагтай холбоотой. Тийм. Хайрцагтаа нэг хайрцагныхаа ихтгэл өмчлөөр бас итгэдэг. Тэгэл тэр хайрцагнаасаа гарах гэдэг арга зам нь бид нэрийг түлхэж өгдөг арга зам нь тэгэл нэг жоохон эморх сэтгэл санаагаар нам унгааж байгаа л сайхан эмор болж байгаа л гарцыг гаргуулах гал нэг жижиг цонх нэгийг харуулчих гал үзэгддэг. Тийм. Наатан дэс нь хоёулаа нэг яг тийм байна гэсэн сүрд бас иймэрхүү бодлого байхгүй нөө. Зэгэд рүү нэрсэн шүү дээ. Энд чи ийм юм байна гэх нь дараагийн үдмж юм нөөх нөөрөлцдөг гэдэг. Яг тэр шиг чинь бодсон. Одоо ингээд угсаал гээсэн байж чад төрсөн. Тэрийг ээж олох болно би яагаад тийм тийж ярьсан бол сүүлд болохоор үйл үргэж яриадсэн шүү дээ. Мэдээж хэдэн мянган удаа амтан хүн оргомод бааж төрсөн байгаа. Тэрэн дээр тэрнийхээ сүнсэн дээр нөгөө янз бүрийн хат толгоос мэдээлэлүүд хаадаг мэдээлэлүүд цэвэрлэхийн тулд янз бүрийн уналтууд ч орж ирээд уналтаар орж ирээд эндээсээ ухаарлаа аваад хоёлаа нөгөөд ярьчихсан шүү дээ. Зөвхөн гэд ухаараад бас өнгөрөхтэй бас зарим биш байт юм байна. Заавал үйлдэл болох гэж бод тэр bijүүлжиж тэр цаашаа цэвэрлүүлээд чи болох юм байна. Гэгээр л мань бас тийм журмараас нэг бас зөвхөн энэ насных биш өмнөх насны одоо над дээр сүүлийн үед явагдаад байгаа юм зүйл энэ насны биш өмнөх насны юм болж байна. Байхгүй. Гэд бодсон юм болохоор эргэж орж ирээд хаа бодоход үйлдэл болгоогүй байна. Зөвхөн заавалч үйлдэл болгож гэж боддог болгож тэр ухаалаа гүйцэд авч чаддаг юм байна.